Ховд аймгийн Жаргалан цумын 12 жилийн 2 дугаар сургуулийн сурагч Нанди Эрдэнэ хүсэлтээр Улсын хурлын гишүүн Пүрүүдорж тус сургуулийн 7 б ангийн багш сурагчдын ширээ саналыг Марико банк ус санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн шинчиллээ. Тус ангид тулгамддаг байсан зүйлийн сурагчийн ширээ санал байсан бөгөөд бараг 1990 оноос хойш ашиглаж байсан ширээ санал нь хуучирч муудан сурагчид хичээлээ хийхэд хэцүү болсон сурагчдын 5 тухтай орчинд сурч боловсроход сөргөөр нөлөөлж байжээ. Иймээс тус ангийн сурагч Нанди Эрдэнэ Улсын хурлын гишүүн Пүрүүдорж захидал бичснээр ангийнхаа ширээ сандлыг шинжлэх гэсэн хүсэл мөрөөдөл болсон захидлын хариунд ийхүү биелүүлж бодит ажиллуулж чадлаа. Улсын хурлын гишүүн Пүрүүдорж орон нутагт ажиллах үеэр Марико банк ус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дэлгэрийн хамтаар 12 жилийн 2 дугаар сургуулийн 7 б ангийн багш сурагчдын ширээ сандлыг хүлээлгэн өгсөн юм а. Гишүүний санаачлахаар Марико банк ус санхүүгийн байгууллага нь үүсэн байгуулагдсны 15 жилийн ой нийгмийн хариуцлагын хүрээнд компани хөрөнгө оруулалтаар сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор энэхүү хамтран ажилласан байна. За энэ 2018-аас 19 оны хичээлийн жилд Монгол Улсын их хурлын гишүүн Пүрүүдоржийн санаачлагаар түүний тойрогт бол манай Монгол Японы хамтарсан Марико банк ус санхүүгийн байгууллага 15 жилийн дүнтэйгээ адил хэмжээний 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ хөрөнгө оруулалтыг Ховд хотын 1-р бүрэн дунд сургууль, 2-р бүрэн дунд сургууль, мөн Цэцэг болон Чандан сумын бүрэн дунд сургуулиуд дээр хэрэгжүүлсэн байж байгаа. За энэ багшууд хүүхдүүд болон багш ажиллагчдын аятаа тухтай орчинд сурч хүмүүжих, ажиллах нөхцөл бололцоог нь хангахад манай байгууллагын зүгээс багш гэсэн хэмжээний дэм болсон гэдэгт бол найдаж байгаа. Ингээд саяхан бид Пүрүүдорж гишүүнтэй хамт Цэцэг болон Чандан сумаар явж сурагчдаа уулзаж, мөн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож тогтчулсан анги танхимаа бол хүлээлгэж өгöd ирсэн байж байгаа. Өнөөдөр Ховд хотын ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургууль ирээд Нандиа гэдэг охины Пүрүүдорж гишүүнд бичсэн захидлын дагуу ангийнх нь ширээ сандлыг болон багшийн ширээ сандлыг нь шинчилж өгөх ажлыг хийж хэрэгжүүлээд хүлээлгэн өгөх ажиллагаа явагдаж байна. Манай ингээд 5 дугаар ангиас дунд ангид орж ирэхдээ манай ширээ сандал маш тавтахгүй бидний хичээлийн хувцсны тохоог хэртэй болгодог тийм маш сэтгэлд нийцэхгүй тийм байсан. Тэгээд бид нэр ангиараа багштайгаа ярилцж байгаад иргэн төслөөр Пүрүүдорж гишүүнд захидал бичсэн. Тэгээд тэр захидалтаа манай ангийн ширээ саналыг сольж өгөөч гэж гуйсан. Харин тэр захааны хариу маань ирж Пүрүүдорж гишүүн биднэрт өөрийн биеэр ирж ширээ сандлыг минь хүлээлгэж өгсөн. Тэгээд Пүрүүдорж гишүүндээ баярлалаа. Үүнээс гадна Торгийнхоо сумдын сургуулиудын үйл ажиллагааг бүх талаар дэмжин сургалтын орчинд дэмжлэг үзүүлж Марико банк ус санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулалтаар Жаргалан цумын 12 жилийн 1-р сургуулиулаад Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвийг товчуулах, Чанман сумын ерөнхий боловсролын сургуулийн 1 ангийн багш сурагчдын ширээ саналыг шинжилж орон нутагт ажиллах үеэрээ хүлээлгэн өгсөн юм а.